би хамтран аимшиг бичлэг үзэх хаа тэгээд 3 аимшиг бичлэг олж хамгийн аимшигтэйг үзнэ. Ууж. За ингээд аимшиг түүгээс ингээ байшинтай холбоотой 3 аимшиг түүх гэж байна. Дахлын нэг үт. Эний утасны бороо намайг гэрлүүгээ харж явах үед тохиолдсон юм. Тухайн цаг үед би орон сууцанд амьдардаг байлаа. Намайг нэг давхарт орж ирэх үед нэгэн бичсэн цаас захилгаан шатны хар дээр насан байв. Захилгаан шатаар ажиллахгүй. Эний утасны бороо намайг гэрлүүгээ харж явах үед тохиолдсон юм. Тухайн цаг үед би орон сууцанд амьдардаг байлаа. Намайг нэг давхарт орж ирэх үед нэгэн бичсэн цаас захилгаан шатны хаалган дээр наасан байв. Захилгаан шат ажиллахгүй. Үгүй дахиад л биш шүү гэж би өөртөө хэлсэн. Учир нь би бараг хамгийн дээд давхарт амьдардаг байсан болохоор одоо шатаар алхаж харахаас сонголтгүй боллоо. Цөхрөнгөө барсан янзтай дээшээ шатаар алхаж яваад гинэт нэг чимээ сонсов. Түүнээс хойш надад маш духгүй болсон. Манай гэрийн ойролцоо гэмт хэргийн гаралтай маш их гэдгийг би мэддэг байсан юм. Ялангуяа ганцаараа амьдардаг хүмүүс хохирогч нь болдог. Би анхааралтай сонсож эхлэхэд эрэгтэй хүний гутлын чимээ мөн эмэгтэй хүний өндөр өсгийт яг зэрэг алхаж байгааг сонссон. Би тэднийг хосууд байх гэж бодлоо. Яг над шиг л зүдрэнгүү дээшээ мацаж яваа хосууд. Шатар дээшээ гарахаа надад үнэхэр хүндрэлтэй байсан. Ялангуяа шөнийн цагаар. Би дотроо тэгж бодоод санаа амарч толгоогоо эргүүлэн харлаа. Тэр мөчөд харсан зүйлийг би хизээч мартаж чадахгүй байх. Нэг залуу дөрвөн хөллөөд шатаар гарч байсан бөгөөд гарт нь 2 өндөр өсгийт харин хөлөнд нь хос эрэхтэй гут. Ямар юм шиг байна тий. Тань энэ нэр бодоход 12 дээш утаж байна. Тэр намайг чиглээд мөлхөөд гарч ирж байсан. Энэ хэдэн жилийн өмнө миний өсөж том болсон гудамжинд болсон юм. Намайг 6 настай байхад манай гэрийн эсрэг талын байшинд амьдардаг байсан өвөө дээрэмчдэд алуулсан юм. Дээрэмчид түүний бүх мөнгийг нь аваад зогсохгүй. Түүнийг маш зэрлэгээр хутгалж алаад зогтаасан байсан. Цагдаа нарын хэлснээр хэргийн газар сонсогдож байгаагаас ч дор дүр зургалтай байсан гэж хэлсэн ба харамсалтай нь өнөөдрийн хүртэл гэмт хэрэгтнүүд баригдаагүй байгаа билээ. Нас барсан хөгшин эрийн зогтсыг гэрийн урдуур зөөж явах үед ээж миний нүдийг гараараа дараад би сайн харж чадахгүй байсан ч ээжийн хуруунуудын завсраар хөрших царайг харж чадсан юм. Энэ явдлаас хойш хэдэн сар өнгөрсөн ч хөгшин эрийн байшин зарагдахгүй байлаа. Яагаад гэвэл манай гудамжны хөршүүд дунд тэр байшингийн талаар хачирхалтай цуврахал тарсан юм. Зарим хүмүүс бороо орох үед байшингийн дотроос хөгшин хүний богшуулах бас уйлгнах чимээ сонсогддог гэж ярьж байсан. 10 жилийн дараа тэр байшинд орсон бүх хүмүүс гарч нүүх шаардлагатай болсон бөгөөд одоо тэр байшинг агуулах болгон ашиглаж байна. Ахлах сургуульд байх үедээ би хөвгүүдийн хамтлагт бараг л донтчихсан байлаа. Унталгүй шүнжин тэдний видеог үзээд хэвтэн. Үүнээс болж үргэлж үүрийн 3 юм уу 4 цагт л унтдаг байв. Миний амьдардаг байсан хотхон маань шинээр баригдсан хотхон байсан болохоор тэр үед чимээ аниргүй гадаа хинч байдаггүй байсан юм. Нэг орой үүрийн 3 цагийн үед би гинэт нэг эмэгтэй гэрийн гадна дуулж байгааг сонссон. Маш хуучны дуу байсан ба хачин зүйл нь тэр дуулж байгаа эмэгтэй нэг л хэсгийг нь дахин давтаж дуулж байлаа. Тэр эмэгтэй дараагийн хэсгийг нь дуулалгүй хэсэг зогсоод давтаад тэр хэсгийг дуулж байсан. Сонирхолтой хөтлөгдөөд би цонхоо онгойлгоод дараагийн мөрөөс нь дуулж түүнд гинтийн бэлэг барихаар шийдсэн юм. Дуулахаас өмнө эхлээд би найз руугаа зурвас бичсэн. Хөөе, хэнийгэн гадаа дуулаад байна. Гэхдээ нэг л мөрөө дахин давтаж дуулаад байна. Би түүнтэй хамт дуулчих уу гэж үчээд удаачгүй байтал найзаас минь хариу ирсэн. Тэгэд би цонхоо яархан хаах шаардлагатай боллоо. Учир нь би маш их айсан. Найзаас минь ирсэн зурвасан дээр битгий тэгэрээ наадах чинь сүнс хорлох хүнээ хайхтаа эхлээд дуулдаг. Тэгээд дараа нь дагаж дуулах хүнийг хүлээдэг юм гэж бичсэн байв. Та мэдчлэн аимшиг анимашн болон SCP анимашнуудыг бүгд апас үзэх боломжтой. Апа татахыг хүсвэл MR Voodoo-г хайхтал манай аппликейшн
За ингээд энэ модыг амжилт туслаа. Дараа бид дахиад амжилт бичлэг болно.